Тэмцээнд явахдаа юу гэж ярьлаа бүгдээрээ? Олон медаль авна гэсэн тийм. Тэгээд олон медаль аваад ирсэн. 192 ороо орсон. 7500 тамирчин тэгээд монголчууд ингээд амжилттай орсон. Төрийн дуулаа 3 удаа ихшилүүлсэн байна. Ингээд өнөөдөр төр засгийн удирдлага засгийн газар сайд нар хүлээж авч байгаа бас тавханд мөнгөн шагнал урамшуул өгч байгаа. Ингээд бэлтгэл сургуультай сайн хийгээд багш нарыгаа үгэнд ороод яваад ивэл амжилт гаргаж болдго юм байна, тийм ээ? Тийм. Одоо дараагийнхаа тэмцээнд улам сайн бэлдэн штэ. За хэн адал явдалтай алтан медаль авсан, адал явдалтай мөнгөн медаль авснууд нь адал явдлаа ярих хүүхдүүд байна уу? Сая тэр жуудагийн хүүхд чинь жин байхгүйгээ 73-д орсон юм. Тэгээд том жинд чи одоо бас барилцаар мөнгөн медаль авах чи мундаг бай, тийм ээ? За бид нар яг сарын өмнө тань дээр орж ирсэн баг тамирчтай одоо явна гэдэг. Тэгээд сарын дараа танд амлсан амлалтаа биелүүлээд баг даван биелүүлээд ингээд 28 тамирчид маань бүгдээрээ медаль аваад ирлээ. 3 алттай, 7 мөнгөтэй, 9 хүрэлттэй ирсэн. Тэгээд Монгол улсынхаа тугийг бас таны дурссан тугийг байгаад бид нар туслалын зураг гэдэг авсан. Тэгээд ер нь бол манай Монголын багийг бол өөр бус багууд маш их хөөрдөжсэн, дэмжижсэн. Ер нь насныхаа хэмжээр бол манай хүүхдүүд нэлээд залуу хүүхдүүд байсан. Бус багууд бол нэлээд том настай юусан баг энэ байсан. Тэгээд ер нь амжилттай цөмөр яваад ирсэн, ирч хүч аваад ирсэн. Дараагийн зуны олимпиад 4 жилийн дараа Берлинд болохоор болж байгаа. Тэгэхээр одоо бид нар бас энэ олимпиадс нэлээд их сурсан. 2 сарын 12-ноос 17-нд гэсэн юм гарсан байгаа. Берлинд 4 жилийн дараа явсан бид нар маш их юм сайн сурж ирснээр одоо хэрэгжүүлээд маш их сайн бэлдээд улам их амжилт гарна гэдгийг одоо багш нарынхаа өмнөөс тамирчдынхаа өмнөөс ингээд та бүхэндээ амлаа. Наан ямар тэмцээнүүд байгаа? Олимпийн бус одоо дэлхий ч гэдэг юм Аз маз. Ер нь бол манай Монголын тусгай олимп бол Зүүн Азийн бүс хамрагддаг байгаа. Тэгээ Зүүн Азийн бүсээ одоо хөл бөмбөгийн тэмцээн, жудогийн тэмцээн, бочигийн тэмцээн гэдэг ер нь бол бүстэй Хонконг, Шанхай энэ төргээд нэлээд олон тэмцээнүүд болдог байгаа. Болж игэл тэрэндээ их оролцоод байх хэрэгтэй. Засгаас тэрийг дэмжиж яг бол 4 жилийн циклтэй байдаг олимп дундны тэмцээнүүдэд алгасах юм бол дараагийн 4 жилдээ амжилтаа давтаж чадахгүй байх учраас болж игэл бүх тэмцээнүүдэд л ороод юмар. Аз руу бол ойрхон шүү дээ. Тийм замын зардал нэг бодоод нэлээд олон тэмцээнийг бас алгасч байсан гэдэг аюул нөхцөл боллоо. Тэгээд мэдээж дэмжлэг өгөөд бид нар өөрснөө бэлтгэлээ сайн бацаад тэмцээнд орохдоо хүүхдүүд маш дуртай боломжийн хоёроор бүгдээрэнд нь оролцоолох. Тэгээд тэр зардал мөнгөний асуудал төр бол ирүүхт хэрэг хөөцөлтөөр үзье. За тэгээд сая бидрийг бас сайн дэмжиж тэмцсэн учраас бид нар ингээд энэ сайхан амжилт гаргаад тэмцсэн хүмүүсийнхаа бас итгэлийг хүлээгээд ирсэн байна. За тамирчдаас санал сэтгэлдээ ярих. Одоо тийм тэмцээнд явхад маш их хэцүү тохиолдол. Намайг нэгэн настай аамаар бодсон. Би аамаа сайн мэдгүй. Хичтэй аамаа мэддэг байсан. Ээж маань 2000 аамаа өрчгөө хөдөлгөөнтэй ээж маань бодсон. Тэгээд би эцээж үнсэн шинтэй явах гэж байгаагүй. Өвдөө сургуулийн доктор байх гэж боддог. Бидний доктор байна хөжөө шиг байна. Ойлгож ирсэн. Энд чи одоо 2 дахь хоёрыг даачлаа хөшөөний жаа бөөм баялаа хоёр заахтаа нэг даацсан чи хоёр даачих хоёрыг гэсэн чигсэн байлээ. Тэгээ хоёр даачлаа бөө даачих хоёрынтэй даасан чи бөө айлтаас хатын төлөө байлаа. Тэгээд айдиг юм уу тэгээд би наацсан да. Тэгээд мөнгө мэдээ танаасан дээр тэр баяр тана. Тэгээд мөнгө мэдээ аваад яа за одоо би болстаа юм. Намайг ч тийм нэг даа зүгт одоо би өөрөө одоо өө юм бол нахаа ямар сайхан танаа бод хийсэж ийм хүмүүс ийм сайхан хүүхдүүдийг ингэж явуулаад ийм багшныхаа үгсээ авч маш их хичээв ийм сайхан
дараагийн олимпиад алтан медаль авах шүү. Олон улсын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон шүү. Багш нарт ч хэллээ. Одоо зардал мөнгөний тал дээр бол төр засгаас бид нар дэмжиж ажилланаа. Ингэж дараагийн олимпиадад амжилтаа баттахгүй бол энэ олон жид одоо ингээл бэлтгэл байхгүй, тэмцээн байхгүй болохоор нөгөө дүлчин орон нутгийн шин чанартай тэмцээнд орсоор байгаад дараагийн олимпиад өрсөлдөгч нар ч сайжирчсан ороод ирдэг юм аа. За бүгдээр нь дахин баяр хүргэе. Багш нарт